Сайн байцгаана уу? 9 дахь дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараар J-Log-ийн бараг 20 жилийн дараа буцаж нийлжээд 2 жил болж байгаа энэ хуримын талаар, энэ гэрэлтийн талаар ярих болно. Ингээд хамтаагаарай. Jennifer Lopez Ben хоёрын гэрлэлт ер нь яг яаж эхэлсэн бэ? Яг яаж өрнөсөн бэ гэдгийг ярихын тулд стараатай эхэлцгээе. Тэгэхээр харилцааны хувьд тэр хоёр анх 2002 онд танилцж байсан. Гэхдээ яг энэ кинонд тоглож байх үедээ биедээ дасаад дурлаад ингээд 2003 онд тэр хоёр ер нь гэрлэнэ гэдгийг олон нийтэд зарлж ирсэн. За ингэхдээ Ben Jennifer Lopez маш гоё хормын сүүн бүгж өгч байсан. Гэхдээ 6.1 каратын бүгж тэгээд дотроо дуул гэсэн одоо ийм бичиг шивсэн ийм ягаан өнгийн алмазан ийм бүгж өгч байсан. Гэхдээ 2004 онд энэ хоёр одоо гэрлэхгүй салж байгаа харилцаанд дуусгар болсон. Тэгээд яагаад вэ гэдгийг энэ хоёр тайлбарлахдаа ер нь олон нийтийн хил амнаас болсон. Ер нь олон нийтийн нөлөөлөл айгүй нөлөөлсөн гэж л тайлбарлсан. Гэхдээ 2005 онд энэ хоёрын харилцаа яагаад дуусгар болсон бэ гэдгийг Jennifer Lopez-ийн менежер байсан хүн тайлбарлсан. Jennifer Lopez яг энэ туслах нь 2002-оос 2005 оны хооронд өөрт нь ажиллаж байсан. Тэгээд Ben-ийг ер нь архины хамааралтай байсан учраас Jennifer Lopez маш хүнд хэцүү туссан. Тэгээ иймээс энэ хоёрын харилцаа ингээд дуусгар болсон гэдгийг туслах нь хэлж ирсэн байна. За Jennifer Lopez Ben хоёр буцаад 17-оос бараг 20 жилийн дараа эргээд нийлсэн. Ингэхдээ хоёр дахь гэрлэх саналыг маш энгийнээр гэхдээ бас маш романтикаар тавьсан гэнэлтэй. Тэгээд Jennifer Lopez хэлэлт өгсөн ярилцлагатай хэлэхдээ Jennifer Lopez-ыг яг ингээд хөөстөө байнад хийвтэж яхад Ben орж ирээд хормын бүгж ингээд гаргаад өгсөн байна л да. Одоо надтай гэрлээч гээл. Тэгсэн чинь яг тэр үед Jennifer Lopez-ийн одоо бүр маш их баярлсан тэр баярын нөлөөсөө ингээд бүр барьж адалгүйгээр амар их хайр баярын нөлөөс хоёр зэрэг ингээд гарсан гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь хэлэлт өгсөн бас нэг ярилцлагадаа одоо Jennifer Lopez хэлэхдээ хайр бол итгэл, хайр бол сайхан сэтгэл, гайхамшиг тэгчээр юм аа гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд Las Vegas хотноо 2022 оны 7 дугаар сард тэр хоёр гэрэлттэй батлаад Парист балсаар өнгөрүүлсэн. За энэ хоёрын хоёр дахь хурим бол маш нэжгэр болж өнгөрсөн. За хуримын талаар хийхэд бараг тусдаа нэг дугаар бэлтгэхээр хэмжээний маш өргөн дэлгэр тэмдэглэсэн. За хоёр дахь удаага гэрлэгт нь Ben-ээс The Wall Street Journal асууж байгаа юм л да. За ингээд хоёр дахь удаа гэрлэгч байна. Энэ дээр та өөрийнхөө сэтгэлээсээ хуваалцаач гэсэн чинь Ben хэлэхдээ энэ бол надад олдож байгаа хоёр дахь маш том боломжоо. Гэхдээ хүмүүст бүр нэгдэгч боломж нь олддоггүй шүү дээ. Тийм болохоор би маш анхааралтай бас маш их хайрлах болно гэж хэлсэн. Jennifer Lopez харин яг тэр үед хэлэхдээ бид хоёр одоо хүүхдүүдтэй учраас тэр хоёр яг дундаас нь төрсөн хүүхд байхгүй. Гэхдээ 20 жилийн хугацаанд мэдээж ингээд тусдаа байхдаа хин хүүхдүүдтэй болсон. Тэгээ хин хүн хүүхдүүдээ авчаад ингээд хамт амьдарч байгаа байхгүй юу. Тэгээд хэлэхдээ бид хоёр одоо жоох хүүхдүүд шээ. Харин бид хоёрт жоох хүүхдүүд байгаа учраас би бинийгаа хүндэтгэж одоо ингэж харилцах болно гэж хэлсэн байлээ. 20 жилийн хугацаанд энэ хоёр тусдаа байхдаа Jennifer Lopez Marc Anthony-гоос 2 хүүхэдтэй болсон. Харин Ben-ийн хувьд Jennifer-ээс өмнөх эхнэрээс гэсэн үг шүү дээ. 3 хүүхэдтэй болсон. За нэг дэх гэрлэлтийн бүгж нь Harry Weinstein-ийнх байсан. Тэгвэл хоёр дахь гэрлэлтийн энэ бүгж нь болохоор жоохон энгийн дүү завартай. Гэхдээ дотор нь дахиад нөгөө үг ингээд сэлдэг гэжсэн шүү дээ. Тэгээ яг дотор нь бас дахиад ингээд үг сэлсэн. Тэрэн дотор болохоор би хизээч явахгүй гэд бичсэн нэг тийм бүгж бэлгэлжсэн байлээ. За эхний бүгж бол маш ганган одоо нарийн хийц загвартай, бриллианттай ч гэдэг юм уу те. Арай ганган дүү байсан бол хоёр дахь бүгж арай жоохон даруухан дүү загвартай ийм бүгж бэлгэлсэн. За ингээд бүх харилцаа сайхан бүхэн окей байгаа гэж бодсон боловч 4 сард Jennifer Lopez Лос Анжелесын дээд шүүхэд салах өргөдлөө өгсөн. За энэ хоёрын харилцааг хэдийнэ хүндирөөд ер нь эвгүүтэд ирснийг папараззи хэвлэлүүд онцолж хэлж байсан. За тухайлбал Jennifer Lopez-ийн 55 насны төрсөн өдрөөр Ben нөхөр нь байгаагүй. Тэгээ өнгөрсөн 7 сарын 24-ний өдөр болсон төрсөн өдрөө маш нэжгэр маш томоор тэмдэглэсэн. Тэнцээ бол ер нь голцоо ингээд ойр дотны хүмүүс нь өргөдсөн байсан. Тэгээ Jennifer Lopez-ийн хувьд болохоор
ийм содон өнгө төрхтэй зүгээр нэг парти хийгээгүй яг ийм содон Netflix төрүүлжсэн Bridgerton гэдэг одоо киноны өнгө төрхөөр хийсэн. Тэнгүүтээ яг тэр кинонд гардаг Хатан хааны хувцсыг Jennifer Lopez энэтхэгийн загвар зохион бүтээгчээр хийлгээд өмссөн. Энэтхэгийн загвар зохион бүтээгч Манишмал Холтра яг Jennifer Lopez-ийн төрсөн өдрийн энэ даашинзыг уралдахын тулд нийтдээ одоо 40 туслах ажилчинг авч ажиллуулсан. Тэгээд өөрийнхөө Instagram хуудсандаа энэ загвар зохион бүтээгч хэлэхдээ ер нь Jennifer Lopez-ийн төрсөн өдрийн даашинзыг уралдах нь одоо маш нэр төрийн хэрэг байна. Тэгээд яг энэ жижиг деталууд дээр нь хүртэл гараар одоо ингэж чимхэж ойж тогтоосон юмнууд маш их байгаа гэдгийг онцолж хэлжсэн. Тэгээ эргэн сануулгад энэ Манишмал Холтра гэдэг загвар зохион бүтээгч энэтхэгийн хамгийн баян гэгдэг Ананта Амбанигийн хурмын хувцсыг бас хийж исэн. Тэгээ нөгөө гоё палажа өмсөйхөө дараа ногоон палажаар сольж өмсөд тэгээд тэр ногоон палажтай зураг авахуулаад төрсөн өдрийн өдөрчлөг гоё байлаа гэл ерөнхийдөө фэнүүдэд баярлаа гэл ерөнхий утгатай ийм пост Instagram-д оруулсан. За энэний дараа буюу одоо маргааш нь 25-ны өдөр өглөө эрт одоо Instagram-да бас дахиад нэг пост оруулсан. Гэхдээ би фэнүүдэд бүр маш их хайртай та нарын ачаар одоо дэвзэрхтэй байгаа гэх мэтчлэн ерөнхий утгатай постыг бас оруулсан. За тэгээд 25-ны өдрөө бас төрсөн өдрөө 2 дахь гэсэн үг шүү дээ. Яг жинхэнэ төрсөн өдрөө тэмдэглэсэн. Гэхдээ зүгээр бас ойр дотны хүмүүстэй хооллоонд ороод 12 цагт тараад тэгэхэд харсан. Яг энэ үед ч гэсэн Бен байгаагүй. 4 сараас хойш Бенийг тийм аз жаргалтай царайтай байхыг хараагүй гэдгийг хэвлэлүүд онцолж хэлж байгаа байхгүй юу. Тэнгүүтээ тийхтэй хуучин одоо их нэртэйгээ байхтай амар жаргалтай байсан ш дуулна. Ягаад Jennifer Lopez-тэй J-Lo-тай байхдаа ингээд гунигтай царайтай байгаад байгаа юм болмол гэд амар их юм шуум явсан. Тэгээ тэр бүхий л одоо нэг баярын үеэр ёслолын үеэр Jennifer Lopez-ыг ирж ихт нь нэг сэтгүүлч асууж байгаа байхгүй ягаад Бен ийм гунигтай байгаад байгаа бэ сүүлийн үед гэд асуусан чинь Jennifer хэлэхдээ мэдгүй тэр чинь зүгээр байгаа штэ одоо ингээ амьдралаас жаргалтай л байгаа штэ гэж л хариулсан. Тэр нь хэвлэр J-Lo болон Бений хувьд одоо ингээд асуудал гараад байна гэсэн гарчигтай нийтлэл гарах болгонд Jennifer Lopez ер нь бүхэн зүгээр байгаа мэт ингээд харагдуулах гад хичээгээд байгаа ганц хүн нь юм шиг энд харагдж байгаа энэ зурган дээр энэ хоёр гадаа ингээд олон нийтийн газар болцож байгаа. Окей болцож болно те. Гэхдээ зүгээр энэ бол амар юм тавилттай мэт харагдаад байгаа байхгүй яг бодит байдлаар бичлэгийг оруулахаар YouTube хаагаад байна. Тэгэхээр би шууд зургуудын араараас нь ингэж оруулаад байгаа юм учиртай шүү. Тэнгүүтээ одоо жишээлбэл яг энэ зурган дээр байгаагаар энэ хоёр олон нийтийн газар ингээд удаан хугацааны турш ингээл байсгээл үзэлцээл ингээл хамт гоё байгаа л гэж харагдаад байгаа байхгүй юу. Эрэнгүүтээ гэртээ ирээд яг машина байрлуулахдаа хоошоогоо ухраад ингээд бүрэн ашаалга орж болно доо. Гэхдээ тал зогссон. Тэгээ яг тал зогсонгууд Jennifer Lopez гарч ирэнгүүтээ Бэнийг угтаж авангуудаа үүсэж байгаа. Гэтэ тэр кадрыг удаашруулад харахаар J-Lo камер байна уугүй юу гэдгийг ингээд папараззигаа ингээд хальт харж байгаа юм шиг дээр хальтарж байгаа тэрнүүд нь яг ингээд камерын камер руу ингээд шууд одоо миний тусч байгаа шиг ингээд шууд тусаад харагдаад буучж байгаа байхгүй юу. Тэг гих мэтчлэн ерөнхийдөө бүх юм зүгээр байгаа мэт ийм пост одоо ийм дүрэл ер нь гаргаж ирсэн. Бас маш их стресстэй байгаа нь хэвлэлд өртсөн. Тухайлбал нэг орой гэрээсээ гарч яхад нь зураглаач ингээл мэдээж од хүн болохоор папараззи энэ төр гадаа нь байж хахын тодорхой. Тэгээд гадаа нь байжсэн зураглаач ингээд зураг дарсан чинь спичк нь ассан чинь Бен бүр аим уурлаад тэнгүүтээ шууд машина зогсоонгуудаа бууж ирээд нөгөө зураглаач руу уурлаад чи яагаад ингээд харанхуй шүү над руу ингээд спичк тусаагаад асаагаад миний зургийг аваад байгаа ингээд бүр аим уурлаад баг ингээд цотчихгоо. Тэгэнгүүтээ шууд эргэж хараад ахаад 2 3 папараззи лөө уурлаад битгий ингээд зураг дараадаа гэл амар стресстэй уурлаж байгаа байхгүй. Тэгээ дараа нь байжснаа маргааш нь өдөр нь ер нь хэд хоногийн дараа бас J-Lo-тай хамт зугаалж байгаа юм шиг мөртлөөсөө хаалгын наахта бүр ингээд савсан бас ингээд олон нийтийн анхаарлыг айгүй татсан. Харин J-Lo-гийн хувьд Канада болон Америкт нийтлээд одоо 30 орчим шоу тоглолт зохион байгуулах ийм арга хэмжээнд гэрээнд гараас зурсан байсан. Гэхдээ одоо сэтгэл санааны байдлаас болоод би
өөрийн энэ тоглолтуудаа цуцалж байна гэдгээ бол олон нийтэд зарласан. Тэгээ яг Jennifer Lopez-ийн туслах нь хэлэхдээ J-Lo-д одоо гэр бүлийнхэнтэйгээ байх ийм цаг хугацаа хэрэгтэй, түүнд амралт хэрэгтэй гэж онцолж хэлсэн баггүй юу. Гэхдээ бодит байдал дээр Jennifer Lopez ганцаараа Итали руу явцсан. Тэгээ яг Италид ингээд амраад ерөнхийдөө далайгаар зугаалаад ер нь ганцаараа ингээд наранд бие шараа сайхан амраад байж их яг энэ хугацаанд Ben 68 сая долларын үнэтэй байшингаа дуудлага худалдаанд оруулаад ер нь тэнцээ байсан бүх юмнуудаа гэртээ байсан бүх юмнуудаа аваад тэгээд тэр байрыг зарна гэд өгсөн. За нийтдээ 30 өрөө, 12 унтлагын өрөөтэй, дотроо 24 нойлтой фитнес, маникюр, үсчин, бассейн, за тэгээд массажны өрөө, бүр бокс тоглодог өрөө, спорт зал гэх мэтлэн маш олон одоо бараг байхгүй ийм байшин байсан. Тэгээ энэний дотор засаалд хамгийн их анхаарал хандуулдаг нь J-Lo байсан. Тэгсэн чинь J-Lo-г ингээд амарч байгаа хооронд нь байшин ингээд зарчиж байгаа байхгүй. Тэгээ Ben зарангуутаа хуучин эхнэр болох Jennifer Garner-ийн ойролцоо нэг байшин авсан. Тэгээ ер нь одоо Jennifer Lopez-тай хамт байхдаа Jennifer Garner-тай Ben уулздаг байсан. Гэхдээ угаасаа тэр хоёр уулзах нь тодорхой. Яагаад гэхээр тэр хоёрын хооронд бас хүүхдүүд нь байгаа учраас гэр бүлээ бодоод ерөнхийдөө уулзаж цагийг хамт өнгөрүүлдэг байсан. Энэ хажууд нь авсан байшин 20 сая долларын үнэтэй байшин, 5 унтлагын өрөөтэй, бас ер нь дайчгүй орчинд бас ер нь дайчгүй гоё байшин. Тэгээд зориуд яг Jennifer Garner-ийн хажууд авсан нь бас ер нь олонний анхаарлыг татаад байгаа. За Jennifer Garner-ийн хувьд одоо John Miller-тэй амьдардаг ч гэсэн хүүхдүүд нь байгаа учраас Ben-тэй эргэж уулзсан. Тэгээ олон хэвлэлийн онцолж байгаагаар ер нь энэ хоёр уулзч байхдаа одоо Garner буцаад ирээчээ гэсэн хүсэлтийг тавьсан байж магадгүй. Яагаад гэхээр гэрийнхаа дэлгүүрийг Ben-д өгчсэн ийм зураг нь байдаг гэж хэвлэлүүд бол онцолдог. Тэгээ салтын шалтгаан бол одоохондоо яг тодорхойгүй байгаа. Гэхдээ ер нь олон хүмүүсийн дурдж хэлж байгаагаар Ben-д жоохон хэцүү байсан байж магадгүй. Ben-д яг юу хэцүү гэхээр J-Lo болон Ben-ийн хоёрын харилцааг харуулсан The Greatest Story Never Told гэдэг бүр кино хүртэл байдаг. Тэгээ тэр кинон дээр онцолсон нэг өнгө аяс нь болохоор Ben хэлэхдээ одоо дэлхийн ийм хүний хажууд байх жоохон хэцүү маа гэдэг нэг өнгө аястай юм хэлсэн. Тэгингээ бас тэгж хэлж байгаа байхгүй юу? Одоо харилцаа олон нийтэд ингэж харилцаагаа зарладаг ийм гэр бүл бас баймааргүй байна гэдэг мессежийг ер нь тэр киногаараа хэлж ийсэн. Тэгингээ бас ингэж хэлж ийсэн. Одоо яг уншвал усан завны ахмадтай сууж байгаа хэрнээ усан дургу гэж байгаатай адил ийм байна гэж хэлж байсан байхгүй. Сошиал бол худал хуурмаг байдаг. Бодит байдал дээр бол бас өөр байдгаа гэдгийг ер нь бас энэ киногаараа дамжуулж хэлээд байгаа байхгүй юу. За ингээд алдартай хосууд ерөнхийдөө гэрлэхдээ ингээд зартлаа ер нь амьдарч байгаа юм худалдаж авсан зүйлч гэдэг юм уу тий одоо бүх юмаа одоо байшин машин ч гэдэг юм уу ер нь бүх юмаа тэр хатга бүр киноноос олсон орлогын хэмжээг хүртэл за тэдэнд өөрөө би тэгж олсон тэдэнд доллар би тэгж олсон тийм болохоор тэр бол миний ашиг дараа нь ямар нэг юм болоход тэр ашиг маань минийх л байх болно ч гэдэг юм уу яг ийм гэрээ контракттай гэрэлдэг. Гэхдээ Jennifer Lopez хоёр тудаага гэрлэхдээ ямар ч тийм гэрээ контракт бол хийгээгүй юм байлээ. Гэхдээ Jennifer Lopez-ийн эйжент хэлэхдээ ер нь одоо нөгөө 60 сая долларын байшинг авахд хамгийн их хөрөнгө гаргасан нь манай охин байсан. Тэгээ дотор нь байсан ер нь одоо зөндөө худалдаж авсан зүйл байгаа штэ. Тэр зүйлийг худалдаж авсан хүн ч гэсэн манай охин байсан. Тэгээ манай охин ерөнхийдөө энэ харилцаанд арай их сэтгэл гаргадаг байсан. Тиймээс сэтгэл санааны хог хэрлийн мөнгийг ч гэсэн бид нар авах ёстой. Одоо бид нар хэмжлэх ёстой гэсэн ийм байр суртаа байгаагаа ер нь олон нийтэд мэдээлсэн. За Бенний хувьд бол тодорхой яг 2 удаа гэрэлж исэн. Jennifer Lopez болохоор 4 удаа гэрэлж исэн. Тэгээд дундуур нь бас хүмүүстэй үерхэж исэн. Jennifer Lopez-ийн хамгийн ихний нөхөр бол Noah гэдэг хүн байсан. Тэгээд энэ нь болохоор 1998 оны 2 сард байсан. Тухайд тэр нөхөр нь бүр анх одоо барменаар ажилладаг байсан. Тэгээд дараа нь тэр хоёр 98 онд салахаар болсноо мэдэгдсэн чинь 2000 онд хэлж байгаа байхгүй одоо Jennifer Lopez-ийн бичлэгүүдийг олон нийтийн сүлжээнд тавина гэх мэтээр ингээд жоохон мөнгө салгах чинь санаатай хэлсэн чинь
Jennifer Lopez одоо юу аваад өмгөөлөгч аваад тэгээд ямар ч байсан энэ хэрэг дээр хамгийн ихний нөхөр нь бол тэгж мөнгө төгрөг бол салгаж чадаагүй. Гэхдээ мөнгө төгрөг бас ингээд салгахыг завцсан. Тэгээд дараагийн холбогдсон хэрэгтэй нь болохоор Jennifer болон Didi байсан. Тэгээд яг Been Around the World гэдэг одоо энэ дуун дээрээ дууны клипний үеэр тэр хоёр танилцчихсан. Тэгээд Didi-гийн хувьд болохоор Jennifer Lopez одоо хүртэл сайн гэсэн тийм өнгө айсыг бол илэрхийлдэг. Тухайлбал түүнийг харах болгондоо тэр маш үзэсгэлэнтэй харагддаг гэх мэтчлэн өгнүүдийг хэлдэг. Ер нь тэр амар хөөрхөн харагддаг л гэж хэлдэг байна. Тэгээд дараа нь Ben Affleck-тэй нэр холбогдсон. За Ben Affleck-тэй холбогдсны одоо холбогдоод салсны дараа ер нь Jennifer Lopez хэсэг хугацаанд одоо өөрийгөө бүр ингээд жоохон хайсан байхгүй. Ерөнхийдөө сэтгэл санаагаар хамгийн их унжсэн. Марк Антониогоос бол 2 хүүхэдтэй болсон. 2 хүргийн ихэр хүүхэдтэй болсон. Тэгтээ Jennifer Lopez хэлэхдээ миний нүдэн доогоор хизээч одоо ингээд хүүхдтэй татцсан бол байж үзээгүй одоо харилцаанаас болоод тэгээд ерөнхийдөө одоо сэтгэл санааны болоод бие махбодын ерөнхийдөө нэг юм хүчирхийлэл донд байгаа юм шиг мэдрэмж надад байнга төрдөг байсан. Тийм болохоор одоо салж байгаа гэдгийг 2011 онд хэлж ирсэн. За тэгээд дараа нь Smart-тай нэр холбогдсон. Энэ нь болохоор Jennifer Lopez-ийн одоо арт нь бүжгэлдэг залуусын нэг нь байсан. Тэгээд өөрөөс нь 18 насаар дүү ийм залуу байсан. Тэгээд гэр бүлийн харилцаанд болохоор ер нь маш зөөлөн харилцаатай. Тэгээд хүүхдүүдтэй нь бүр 100% арга яваа олдог ийм залуу байсан гэж хэлсэн. Тэгэхдээ энэ хоёрын харилцаа 2016 онд дуусгуур болсон. Учир нь Smart J-Lo хуурсан учраас 16 онд 15 оноос эхэлж маргалдаа. Тэгээд 16 онд салсан. За тэгээ өргөжлүүлээд ахаад өөрөөс нь 17 насаар дүү Drake-тэй үерхсэн. Тэгээд тэр хоёрын ер нь одоо хобби сонирхол нэг байсан учраас ер нь US Weekly гэдэг юу бичигтэй хэвлэл бичигтэй тэр хоёрт одоо нийлэх юм маш олон байна. Сонирхол нь нэг байна. Энэ хоёр л одоо яг жинхэнэ юм хосууд юм байна гэх мэтчлээ иймэрхүү юмнууд айгүй их бичдэг байсан. Тэгээ ер нь ганцхан энэ сэтгүүлч биш ер нь олон хэвлэлүүд бичиж эхэлсэн. Тэгээд энэ хоёрын бүр ингээд нэлээд татан байгаа зургууд сошиалаар явж эхэлсэн. Тэгсэн чинь яг тэр үед Rihanna Drake хоёр бас салаад нэг удаагүй ч юм уу ер нь харилцаанд бас тиймэрхүү байсан үеэсэн. Тэгээд Rihanna жоохон хардж байгаагаа битсэн, харамлж байгаагаа битсэн. Тэгээд энэс удалгүй байжсэн чинь ер нь тэр хоёр салахаар шийдээд тэгээд салсан. За дараа нь Alex Rodriguez-тэй бас нэр холбогдсон. Энэ нь болохоор ерөнхийдөө өөрийнх нь баг насны яг тэр үедээ 41-тэй байсан. Ийм бейсбол тоглолтог тамирчин. Тэгээд энэтэй болохоор ингээд хамт байхад ер нь Alex-ийн хувьд одоо Jennifer Lopez-тай хамт байх гоё байдаг ч гэсэндээ хүмүүс жишээлбэл өөрийг нь яг гудамжинд ганцаараа явж байхыг харах юм бол оо вау Alex гэж хардаг ч гэсэн Jennifer Lopez-тай хамт явхаар намайг зүгээр өөрийнх нь хамгаалагч шиг хүмүүс хардгаа. Бүх анхаарал одоо Jennifer Lopez дээр тусдаг. Би яг ард нь зүгээр нэг би хамгаалагч шиг нь байдаг юм шиг нэг тийм мэдрэмж надад төрдөгөө гэж хэлж байсан. Тэгсэн чинь удалгүй байж агаад ер нь хуучин найз охинтойгоо бичдэг байсан гэх юм мэдээлэл явсан. Тэнгүүтээ тэр хуучин найз охин одоо өөрийнхөө чадлагдаг талаар хэлэхгүй байхын тулд Алекс-ийг сүрдүүлээд $600,000 нэвчээсэн. Тэгээ яг энэ мөнгөний өгөөгүй ерөнхийдөө одоо сүрдүүлгэнд байгаа гэдэг нь одоо тодорхой болоод тэгээ ер нь бичижсэн үгүнч бас одоо тодорхой болохоос илүүтэй ерөнхийдөө энэ хоёрын харилцаанд саад болохоор завдаж байсан энэ план нь бол энэ төлөвлөгөө нь амжилтгүй болсон. Учир нь энэ хоёр ер нь цаашдаа одоо гэрлэнэ гэдгээ зарласан. Тэгээд Италид хурмаа хийя гэжсэн боловч яг тэр үед одоо коронагийн цаг үеэсэн болохоор энэ хоёрын хурам хойшлогдоод тэгээ явандаа энэ хоёр ч гэсэн салсан. Тэгээд энэ Родригесийн дараа буцаад Бентэй нийлсэн ч гэсэн сая Бенээсээ 2 жил болоод салчлаа. Тэр Jennifer Lopez-ийг тайдаас юу гэж бодож байна? Миний хувьд бол маш хөдөлмөрж ер нь лажгүй эмэгтэй гэж боддог. Танд нар юу гэж бодож байна? Гэрэлтийн тал дээр та бас өөрийнхөө санал сэтгэлийг хуваалцаарай, комент хэсэгт бичээрэй, subscribe мартваа. Хамт байсан баярлалаа.